Бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг анхнаасаа юу гэж харж ирсэн гэхээр ажлын байрыг нэн тэргүүн буу болгох чиглэлээр харж ирсэн. Тэгэхээс ч арга байгаагүй. Яг л бид нар хүнд үйлдвэрлэл нь өөрөө байгаагүй байхгүй. Нэмэн өртөх шингээс үйлдвэрлэл Монгол байсан. Монгол яаж явж ирсэн гэхээр уул уурхайн чиглэлтэй тийм ээ энэ үйлдвэрлэлийг хөгжүүлснээс биш уул уурхайхан баялагийг тийм ээ хүнд үйлдвэр болгон хувиргах энэ үйл явц нь маш удаан бөгөөд ойлгомжтой явж ирсэн. Өөрөө жижиг дунд үйлдвэрлэлийг одоо бол орчин үеийн шаардлага хангасан жижиг дунд үйлдвэрлэлд явж шít шинэ технологи ашигласан тийм ээ энэ бүх технологиг ашигласан ийм олноор ажлын байр буулгах нэмэн өртөх шингэсэн дагалдах үйлдвэр кластер маягаар хөгжүүлэх энэ жижиг дунд үйлдвэрлэлийг бид нар хөгжүүлж чадаагүй маа гэдэг ойлгоцгоосон. Одоо бид нар юу руу явах вэ гэхээр параллел явах хэрэгтэй болж байна. Нэгдүгээр ажлын байрын нэмэгдүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтыг яаж хийх вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт нь хүнд үйлдвэрийг дагсан тийм ээ түүнийг дагалдан гарч байгаа одоо орчин үеийн тийм ээ шинэ технологи дэлхийн инновацийг ашигласан тийм ээ дэлхийн шилдэг технологиудыг ашигласан энэ хүнд үйлдвэрийг дагалдсан кластерын жижиг дунд үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ гэдэг хоёр чиглэл рүү явах хэрэгтэй байна гэсэн зүйл бидний хувьд харагдаад байна.